Өөний өмнө одоо Монголын мэргэжлийн нэгтлэн бодлогын институт байгуулагдсны 30 жилийн ойг тохиолдуулан нийт мэргэжлийн нэгтлэн бодлогчид болон энэ мэргэжлийн нэгтлэн бодлогын институтэд ажиллаж байгаа болон ажиллаж байсан нийт багш нар ажилтнуудад та бүхэнд 30 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Миний үе 1997-оос 2008 оныг дуустал институтын ерөнхийлөгчөөр ажилласан байнамаа. Монголын мэргэжлийн нэгтлэн бодлогын институтыг төлөвлөжүүлэх, нэгтлэн бодлого бүртгэлийн тухай хуулийг батлуулах, энэ нэгтлэн бодлого бүртгэлийн үйл ажиллагааг олон нийтэд тайлбарлан таниулах, мөн одоо цаашдаа олон нийтэд институтыг хүлээн зөвшөөрөх энэ их чухал дарга хэмжээ энэ хугацаанд хийгдсэн гэж боддгийг. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд бол нэгтлэн бодлогчид баярын өдөртөө болсон. Түүнчлэн одоо мэргэжлийн нэгтлэн бодлогчдыг сайхан одоо эрхэм хүндтэй цолыг, мэргэжлийн зэргийг одоо олгодог. Энэ олгох системийг одоо бий болоод тогтоосон. За энэ үндсэн дээр бол энэ нэгтлэн бодлого бүртгэлийн жилиг засгийн газар 2002 онд зарласан. Түүнээс гадна 2002-оос 2004 оны хугацаанд нэгтлэн бодлого бүртгэл хөгжүүлэх засгийн газрын хөтөлбөрийг баталж ингээд энийг хэрэгжүүлэх энэ арга хэмжээг зохион байгуулж байлаа. Энэ үйл явдлууд бол энэ нэгтлэн бодлогчдын нэр хүнд, ялангуяа мэргэжлийн нэгтлэн бодлогчдын нэр хүндийг өсгөх, нэгтлэн бодлого бүртгэлийг бүртгэл болон мэргэжлийн нэгтлэн бодлогчдыг олон нийтэд хүлээн зөвшөөрөхөд бол маш их чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон гэж үздэг юм аа. Нэгтлэн бодлого бүртгэлийн тухай хуулийн шинжилсэн найруулга бас төсвийн тухай хуулиудад мэргэжлийн нэгтлэн бодлогчийн ажлын байруудыг зааж өгсөн. Өөрөөр хэлбэл одоо яам болон төрийн өмчт компаниуд, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд гэх мэтийн гэрүүд ингээд энэ байгууллагуудад мэргэжлийн нэгтлэн бодлогч ажиллаж байх хэрэгтэй гэсэн энэ заалтуудыг оруулж өн түншлэн одоо мэргэжлийн нэгтлэн бодлогчдын зэргийн нэмэгдлийг олгож энэ нь бол одоо олон түмэнд маш их хүрээлттэй их ойлгомжтой юм зүйл болсон юм. За энэ хугацаанд бол бас институтын нэг чухал зүйл бол аудитын компаниудыг арга зүйн удирдлагаар хангах, аудитын компаниудын одоогийн дүр төрхийг нь бий болгох энэ үйл явдал бол маш их чухал байсан. Улсын гүйцэтгэх гэж одоо 2001 оноос эхлээд 2001, 2003, 2005, 2008 онуудад хийж энтэй одоо ямар нэгэн гарсан зөрчил зүтгэлийг залруулж ингэж явсны үр дүнд аудитын одоо компаниудын өнөөгийн дүр төрх бий болсон гэж хэлж болох юм аа. Мэргэжлийн нэгтлэн бодлогын институт бол КАПА-гийн гишүүн болсон. Мөн АСЕАН-ы орнуудын мэргэжлийн нэгтлэн бодлогчдын холбооны бас дэд гишүүнээр ажиллаж байсан. Дэлхийн нэгтлэн бодлогчдын холбооны дэд гишүүнээр бас тухайн үед бол одоо хэлсэж орж байлаа. Сангийн сайдын дэргэдэх нэгтлэн бодлого бүртгэлийн мэргэжлийн зөвлөлийг 2006 онд татан болгож Монголын мэргэжлийн нэгтлэн бодлогчдын институтэд нийлүүлсэн. Энэ үеэс хойш бол тэнд ажиллаж байсан бүх багш нар мэргэжтэнгүүд одоо институт руу шилжин ажиллаж, энэс хойш бол ажил хөч бол одоо нэлээх сайтай болж хүний нөөцөөр нэлээд сайн бэхжсэн. Монголын мэргэжлийн нэгтлэн бодлогчдын институтын энэ байрыг одоо анхлан хөдөлж авах, мөн түншлэн одоо тэрний өргөтгөл хийх, мөн одоо институтын ажилтнуудын байрыг одоо бариулах, мөн одоо институтын одоо бүхэл тоног төхөөрөмж, техник хэрэгслийг бэлдэх энэ төр асуудлыг энэ хугацаанд чухал зорилт болж тавьж ясныг хэлэхэд бас таатай байна. Манай Монголын мэргэжлийн нэгтлэн бодлогчдын институт үүсгэн байгуулагдсанаар нийгэмд одоо ямар үр өгөөжийг бий болгосон бэ гэдэг асуудлыг бол бас өмнө сонирхох бах. Мэргэжлийн нэгтлэн бодлогчдын сургалт, шалгалт, хяналт бүхий энэ зохион байгуулалтыг улс орны хэмжээнд одоо ийм бүтцтэй, салбаруудтай ийм тогтолцоог бүрдүүлсэн. Энэ нь бол төр болон нийгэмд одоо хүлээн зөвшөөрөгдөл маш үнэтэй хувь нэмэр болж байсан гэж хэлэхэд зүйтэй баг. Мөн аудитын тухай ойлголтгүй ард түмэнд энэ ойлголтыг суулгаж, эрх зүйн үндсийг нь бүрдүүлж, олон улсын стандартуудыг орчуулж гаргаж тэрийг мөрдүүлэх, мөн одоо олон нийтийн итгэлийг хүлээсэн аудитын компани, аудиторуудыг одоо бий болгох, тэднийг ёс зүйтэй ажиллах, энэ ажил арга барилд нь одоо сургаж дадлагдж болох энэ төр бол энэ институтын одоо гол үндэс нь энэ дээр байгаа гэж үздэг юм.
Тэгтлэн бодох хүртгэл аудитыг бол гадаад харилцаатай маш сайн үеж холбож өгсөн. Үүнээс үндэслэн одоо олон улсын дуршлаг, олон улсын стандартуудыг одоо Монголд хэрэглэх энэ нөхцөл бололцоог бүрдсэн. Монголын мэрэгчлийн нэгтлэн бодогчдын институт, Дэлхийн нэгтлэн бодогчдын институтын гишүүн байна гэдэг бол тэр одоо олон улсын хэмжээнд мөрдөж байгаа нэгтлэн бодох хүртгэл аудитын болон бусад олон стандартуудыг Монгол улсад хэрэглэх эрх зүйн нөхцөл нь бүрдэж байгаа гэсэн үг юм л да. Ийм учраас энэ талаараа бол одоо нийгэмдээ бол манай институт л маш их том үүрэг гүйцэтгэдэг гэдэг гэж үздэг. Нийт Монгол улсын нийт нэгтлэн бодогчид өнөөдөр мэрэгсэн нэгтлэн бодогчид та бүхэнд ажлын өндөр амжилт хүсч эрүүл энх аз жаргалтай урт удаанаас олж нэгтлэн бодох хүртгэл аудитыг хөгжүүлэх хөвөлстэй их амжилт олохыг хүсэн өрөөж байна.